Шуурхай мэдээ. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 32 сая дагагчтай iShow Speed хэмээх YouTuber, стример залуу ирсэн байна. Тэрээр Сүхбаатарын талбайгаас өөрийнхөө лайв стримийг эхлүүлжээ. Ячаад яс гүт өдөр ирээвдэ чаавас даарж байгаа болтой. Дулаан орны хүн. Түүнтэй уулзсан ихний баатар бол Монгол ютуберуудын нэг 1,400,000 дагагчтай Gramix. Энэ хоёр маань тулдах байгаа юм бах та. Арай гүйлтэй. Хүүхэд залуусаа хотод байгаа бол та бүхэн яараарай. iShow Speed Монголд ирсэн лайв стримээ хийж байна шүү. Очиж зураг даруулаарай. Би хаана байгаа гэж юу? Би байгаа шүү. Монголд л байгаа л да тий. Гэтэ Улаанбаатар хотод биш. Тий, би хөдөө гэртээ байна. Тэгэд би бас юугаараа дутхав дээ гэж бодоод даанч гадаа хүүтэн байгаа болохоор бас малдаа өвс тийжэл мэжэл юм нөхгүй болохгүй байна. Тэнх хэцүү байна. Хүүтэнд малдаа өвсийн нөхгүй болохгүй. Гэтэ би бас юугаараа дутхав дээ. Раминцэн байцгаана. Тэр шинэ бичлэгтэй тавтай морил. Өнөөдөр бол 4 сарын 11-ний баасан гарагтэй. Тэр гадаа амир үүлэрхэг, цастай, салхитай, юмтай өдөр болж байна. Тэгээд өнөөдөр би бичлэг бол хийх болсон шалтгаан нь юу вэ гэвэл дэлхийд алдартай 32 сая дагагчтай iShow Speed гэдэг стрим хийдэг ютубер Монголд ирсэн. Тэгээд бүр Улаанбаатар хотоор яваад IRL стримээ хийгээд явж гин. Өнгөт те тэр хүнтэй одоо Монголын алдартай ютуберүүд, алдартай бүжигчин, жүжигчин гэж хүмүүс танилцуулаад Монголын талаар танилцуулаад тэгээ баахан хүүхдүүд зүгээр iShow Speed take a picture зураг даруулъя нэ тэрээгээд зурсан зураг үзүүлээд тиймэрхүү юм болж ин л доо. Тэгээд угаасаа аргач юу байх? Аргач байж үү дээ те. Хотод байгаа тэнгуүтэ хийх юмгүй бол угаасаа сургачийн амралтаар угаасаа очиж уулзаа зураг хөргөө даруулсан дээр баг. Харин миний хувьд ингээд хөдөө байна. Тэ. Хөдөө ингээд малаа хараад байж байгаа. Тэгээ өнөөдөр дээрээс нь салхитай өдөр болохоор мал нэг хамаагүй гадагшаа гаргаж хариулаагүй байна. Тийм болохоор iShow Speed хийдэг стримийг нь жоохон дүүрэн. Гэтэ би лайв стрим бол хийгээгүй. Тэнгүүт iShow Speed шууд ингээд яваал ингээд ийм улсын тим юм гээл танилцаад явцдаг. Тэ. Тэнгүүт би болохоор одоо хатаас үдчихэж байгаа хүмүүстэй зориулаад ингээд хөдөөний тэн дотор байгаа хоньнуудыг та бүхэн танилцуулах болно. Хонь ямаанууд тэгээд төлөвнүүдийн ерэн тийм төлөвүүдийн танилцуулна. За тэгээд хамгийн ихэнд бид бүхэн нэг хургийг сонгож авах байгаа. Тэр хураг бол миний хамгийн их хайртай. Ачи бичих юм. Ачи зугтаачлаа. Зугтааж бай. Зугтааж бай. Зугтаад бай. Very nice. Би барьдаг хүн. Барьсан. Ярилцлага өгөхгүйгээд амар их зугтааж байна. Тэгэхээр энэ бол миний хайртай хураг. Та нар санаж ивэл энэ нөгөө нэг миний По гэдэг нэрийг хайрлсан хураг байгаа. За минь дэвшүүлээ. За манай хүн минь дэвшүүлчлээ. За дараачих. За хураг болсон одоо ишиг явнаа. Та нарт ишиг харуулъя. Энд нэг ишиг толгоогоо цухуулгаад ингээ харж байна. За явцаа. Окей. Мэндэл. Мэндлэрэ. Алей мэнти. Оо. Я. За тэгээ дараачийн сонгосон. Юу бол энэ ишиг байна. Оо. Тэр. Гэтэ хамгийн гол нь iShow Speed Монголд ирсэн гэдгээрээ зүгээр олон улсад Монголыг таниулж байгаа ч гэсэн яг хотод яваад байхыг Монголын оригинал байдгийг нь бол харахгүй шүү дээ. Яаж яа түүхэн тэгээ нөгөө халуун орны хүн чинь дараад явж ийлээ. За тэр ч яг одоо дараачийн төл малаа харуулъя. Энэ бол Украинийн тэгэхээр Украинийн дотор юу байж таарах нь мэдээж унаг бол байхгүй тодорхой. Та нарт одоо дараачийн танилцуулах зүйлээ харуулъя.
Аашаас би төдөө ирэхгүй л баг л та. Интернет муу гэд бараг Монголд ирэх юм уу гүм үү гэж ийсэн одоо. Тэр тоглоно тарж байна. Оо. Үй. Бичлэг хийж нааш хар. Зөв. Зөв шүү. За одоо ингээд тоглол харуулсан манайх Тэмэнис бусд нь байгаа. Одоо дараачих нь та нарт дааг харуулнаа. Дааг сарваа. Унах хараахан байхгүй байгаа. Йой. Одоо дааг харуулъя. Энэ бол баг ингээд стрим шиг юм болчлоо. Ямар ч юм янзлсан юм байхгүй. Яа оо. За. Яриа өгчөө. Үнд ороод байл таа шүү. Үнд ороод байл таа. Уярсах хүчтэй. Уяашаар ч ядч. Тинашаар. Зүг. Нэг харж байна яа. Ингээд тэнгэр онгоох нь гэхээр буцаад ингээд үүл ирэхэг болоод байгаа юм. Ямар ч энэ удаагийн бичлэг ингээд дуусж байна. Бичлэг таалагдсан бол нэрээ лайкаа дарахаа бити мартаарай. Тэгээд угаасаа 30 эдэн сая дагагчтай хүний ажид би бол юу ч биш л дээ. Гिचгээ. Гэхдээ эн чинь бас дагагчлал дагч шүү дээ. Тэгээд та нартаа зориулаад энэ гэрийнхаа ер нь малнуудаа бараг танилцуулчихлаа. Энэ үлжөөнийхөө. Дараа нь гэрээ танилцуулнаа заяа. Тэгээд бичлэг таалагдсан бол лайка дараад subscribe дуулж дараагүй бол дараарай. Тэгээд дараагийн бичлэг туудлын уулзах болно. Тэр нэрээ Аашаа Өсбид Монголд ирсэн шүү дээ. Санаж байгаа зү дээ. За баярлалаа.